За өнөөдөр 7 сарын 12-ны өдөр би ингээд гой дээрээ тавьчаад плаж өмсөд инээдтэй. Өглөө босоод уг нь дэлгүүр орё гэж гарсан. Тэгснэ гинтхэн за ерөөсөө гүүрээ тойроод алхачих гэж бод. Наадмын талбай орё гэдэг ингээд далхаа явж гэн замдаа ээжтэйгээ дүүтэйгээ агш нарт хагаа ярьлаа. Тэгээ миний наадмалж байгааг та нар хардаа. Өчтөр ажилтаа байсан өглөө эрт босоод нээлттэй үзчихэд ажилтаа очиод тэгээд орой ирээд нөхрийнхээ хүүтэд цуг ресторан тоол ийцсэн дараа торт ийцсэн тэгээд их сайхан наадлаа. Тэгээ наадмынхээ нээлт орой шоу гэдэг бүгдээр ингэ нүдсэн. За миний наадмын талбай нэг юм л байна да. Ингээд сайхан тэр нэг хоёр хүмүүс яваад байгаа л та ингээд янзтай гоё байна уу. Би ер нь энэ голын одоо энэ хойд юуны Норвегийн тэнгисийн усанд ерөөсө хөлөө ер нь дүүрж үзэж байгаагүй юм байна. Усанд ерөөсө орж байгаагүй. Тэг би өнөөдөр ягаад ч юм нэг сайхан айц аваад хөлөө дүүрье гэж бодлоо. Тэг усанд орж олж чадахгүй бах. За ингээд би чинь 14 жил болсон юм бэ. Ийм сайхан далайн усанд хөл гараад үрж авахгүй их удсан юм байна өө. Янзын гой дулаахан байна. Бас за нэг хоёр завтай хүн болохгүй яваа. Загсчлаад явж байгаа шүү. Тамар амбач хаар гарагдаад. За ингээд наадмаараа явж ирлээ. 6 км алхаад тэгээд дэлгүүр орлоо замаараа баах юм авлаа. Одоо би авсан юм үзүүлээ та нарт. Энэ болохоор Монгол дуудаг шүү дээ. Энэ ховор эдээ. Энийг оллоо, энийг уурлаа, замаах авлаа. Уушаа хийж идэн. Ийм нэг алт мөнгө өнгөлдөг юм авлаа. За энүүгээр өнгөлөөд үзье гэж бодож байна. Смути хийж уйдаа ингээд хогийн нэг уутыг авлаа. Угаал машина цэвэрлээ. За ингээд нэг смути банана авсан. Ой нэг юм хоёр чухал юм авлаа. Тийм одоо пластик юм хаяад ийм хэрэгэлтэй юм үгээд. Тэгээд энэ нөгөө James Oliver нэг юм байдаг шүү дээ. Ийм бандан гэх юм уу да. За ийм юм авлаа ингээд ласта хаяад өнөөдрөөс эхлээд энэ модын хэрэгжилж эхлэе гэж бодож байна. За энэ миний ажлын шивч чинь жоохон заван л байна да. Энэ манай нөхрийн надаа хөрмийнхөө ойгоор өгсөн ийм хил хуур байна. Жоохон дасгал хийж байгаа. Энэ болохоор нөгөө шивэдээс надаа бэлэг өгсөн том влагыг үзэж байгаа санаж байгаа тийм хөх хомол байна. Энэ болохоор аргал байна. Энэ болохоор ганг байна. Тэгээд нэг 6 км алхаад тэгээд жоохон дэлгүүр тушаагаар яваад ирсэн чи сэтгэл сэргээд тэгээд өнөөдөр хагасаа өдөр ингээд нэг авч өгүүлээ гэж бодож байна. Гадаад цэцэрлэгээ нэг ингэж хангаллаа. Энийг дууг нь хаахгүй бол нөгөө юу яагаад гэдэм аа. Нөгөө copyright гэдэг юм байд. За одоо энэ сайхан цэцэг тавиад энэ нөгөө төрөнийхээ ингээ сайхан өөгүүлж байна. Хэр Монгол өнөрч. Ноёстой янзын гоё өнөрч чинь ингээд энэ суудаг газар жоохон хариулчих та. Манай дээр хөвтээд миний тарсан цэцэг чаавс хөрхий. Манай энэ жимсэмэрхүү байна. За нэг юм гаднах цэцгээр ийм хийгээ тавьчлаа. Манай энэ гадаа ийм гоё цэцэг их урж байгаа. За ингээд квасуусан шиг наадмаа тэмдэглэлээ. Дараа жилийн наадмаар
Монголдо уулзъя бүгдээрээ.